2025 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө иргэн Пен 10 сартай хүүхдийг их хуйллаа гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аимшигт хэрэг гарсан. Уг хэргийг хэрхэн шийдэгдсэн талаар өнөөдөр та бүхэнд хүрэхээр бэлтгэлээ. Манай сууг нь Монгол болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сууг байгаа. Манай суугийг хэрвээ дэмжихийг хүсэх юм бол та бүхэн видеондоо лайк дараад мөн суугаа дагаарай гэж хүсье. Хэвлэл мэдээллийн сайтуудаар уг хэргийн талаар мэдээлж байсан. Уг хэргийг үйлдсэн П гэгч нь 61 настай эхнэр болон 4 хүүхэдтэй байсан нэгэн. Тэрээр бүрэн дунд боловсролтой хэрэгт холбогдохын өмнө нарийн бовны цехэд жолооч ажилтай байсан. Улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд өмнө нь ялж хийтгүүлж байгаагүй нэгэн байжээ. Хэрэг гарсан байршлыг тухайн үед хэвлэл мэдээллийн сайтууд нээлттэй мэдээлсэн тул бид энэ удаад болсон газрын байршлыг нууцлахгүйгээр хүргэж байна. Тухайн өдөр юу болсон бэ гэхээр Төв аймгийн Баян ангаас сумын 36 айлын жижиг орон сууцанд уг хэрэг болсон байдаг. Тэнд 10 сартай бяцхан охин 6 настай охины хамт эмээгэндээ амьдарч байжээ. Учир нь эмээ нь 10 сартай бяцхан охиныг үрчилж авсан байдаг. Хэрэг болох өдөр гэртээ сотууруулах хундаа хэрэгэлсэн байсан бөгөөд нэг хүнийг хүргэж өгөхөөр эмээ нь гараад ирсэн хойгоор нь энэ эмгэнэлт явдал болсон байна. Анхандаа хэн ч юм аимшигтай зүйл болно гэж төсөөлөөгүй ч хэдхэн мөчийн хайхарамжгүй байдал эцэстээ 10 сартай бяцхан охины амь насанд хүрсэн харамсалтай хэрэг болон үлджээ. Тухайн үед Баян хангаа сум жижигхэн газар учраас энэ хэрэг маш хурдан тархаж нутгийн иргэдийг чочирдуулсан байна. Ялангуяа хэрвээ тэр өдөр арх хэрэглээгүй байсан бол гэсэн яриа хүмүүсийн дунд хамгийн хүлцсэн гэдэг. Одоо ингээд бүгдээрээ гэрчүүдийн мэдүүлгийг сонсбол тухайн өдөр яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно. Ингээд 10 сартай охиныг өсгөж байсан буюу түүнийг үрчилж авсан эмээгийнхэн мэдүүлгээс сонсцгоё. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрлээ дараах мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. Би баяраатай хамт уянгийг гаргаж өгөхөр болоод охиноо туяа агчийг хойд өрөөнд газар хөвтөж байхад нь хажууд нь тавиад миний охиныг харж байгаарай би хүн гаргаж өчгөөд ирэй гэж хэлээд гарах үед шүүгдэгч П гал тогоонд ширээний хажууд сандал дээр сууж байсан. Би гараад баяраатай хамт яваад уянгааг гэрт нь буулгаад эргээд ирэхэд туяагч хүн алчглаа шүү дээ чийгээд хашгирхан сонсогдсон. Ингээд би гүүгээд ороход миний охиныг туяагч тэрчгсэн охины хамаг хувцс нь цус болчихсон. П аах сүхрөөд газарт суучихсан. Хажуу талд нь манай мах идэж байсан шар иштэй хутга цус болчихсон газарт байхаар нь би аваад галтгооны ширээний зүг рүү миний охиныг алчгаж байгаа юм уу гэд шидчихэд Пг гараараа түлхсэн. Энэ үед манай охин ануу хажууд нь та тэнийг юм уу? Миний дүүг алчглаа шүү дээ гэд хашгираад зогсож байсан. Ингээд би туяа агчаас охиноо аваад хацарт нь хацраа наахад бүлээн байхаар нь орон дээр хөвтүүлээд цустай цамцыг нь сөхөж үзэхэд цээжинд нь хутганы мөр байсан. Би гэрээсээ гарч хажуу хаалганы эмчийн хаалгыг нүдээд коридорт миний охиныг алчглаа шүү дээ. Туслаарай гэж хэлээд би ухаан алдчихсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй эмнэлэгт сэрсэн. Би 2 хүүхдийн хамт Баян хангаа сумаас надад төр олгосон. Төрийн албан хаагчдын 36 айлын орон сууцны 2 өрөө байранд амьдардаг байсан. Тэр байранд амьдрахад надад сэтгэлд хэцүү санагдаад 20 сая төгрөгөөр байр худалдан авч тэндээ амьдарч байгаа. Амь хохирогч Хэн миний дунд охин Сараагаас 2024 оны 3 сарын 5-ны өдөр төрсөн юм. Эцэг нь Б гэдэг залуу байдаг. Миний охин Сараа бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын их сургуульд суралцдаг. Би амь хохирогч Хээг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үрчилж аваад өсгөж байсан юм. Миний охин Сараа оршуулгын ажил явдалд оролцохоор Монгол улсдаа ирсэн. Би 90 сар бол өсөж бойжж байсан охиноо харамсалтайгаар алдсандаа маш их гомдолтой байна. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол болон бусад учирсан хохирлоо бүгдийг буруутай этгээдээс 58 сая 146 мянга 354 төгрөгийг нэхэмжилж байгаа. Надад өгсөн 8 сая 300 мянган төгрөгийг хасгаар 49 сая 846 мянга 354 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Мөн дээрээс нь өөрийн болон охин болох Сараагийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж яан хэмээн мэдүүлжээ. Тухайн хэргийн одоо хамгийн гол гэрч гэх юм бол туяа болон 6 настай ануу нарын мэдүүлэг байсан юм. Ингээд бүгдээрээ туяагийн мэдүүлгээс сонсцгоё. Би бол нэг их арх хуугаагүй 2025 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнийн 04 цагийн үед арх дарсан дуусаад тарсгахаар болсон. Би том өрөөнд газраар орцсаад хэвтээд байж байхад гэрлээ
Би хүүхдээ таны хажуугаар хийлээ шүү. Би хүн гаргаж өчгөөд ороод ирье гэж хэлсэн. Тэр үед талиагач охин чанга уйлаад байхаар нь би босоод тэврээд тайвшруулах гэсэн боловч уйлаад байсан. Хүүхэд уйлахад нь манай нөхөр болох шүүгтэгч аваад гар дээр бүүэлж ээлжлээд бүүлээд байсан боловч талиагач охин эгч рүүгээ заагаад уйлаад байсан. Тэр үед ануу орон дээрээ унтаж байхад нь би Хээг хажуугаар нь тавихад уйлахаа болсон. Би хажуугаар нь хөвтөөд байж байхад ануу хувинд шийхгээд босготно. Хээ ахаад уйлах гэсэн. Тэр үед манай нөхөр болох шүүгдэгч П хүүхдийн хажууд шалан дээр 2 хөлөөрөө өвдөглөөд нэг их муухай харцтай болчихсон. Шал өөр хүн шиг болчихсон юм шиг харагдсан. Тэгснээ гинэт Хэгийн цээж рүү баруун гараараа хит хит удаа цохиод авах шиг болохоор нь би хүүе чи яаж байна гэж хэлээд Хээг ингэртээ тэврээд авсан чинь цээжнээс нь маш их цус гарч байсан. Би нөхөртөө хандаж чи хүүхэд яаж байгаа юм бэ гэж хэлээд хартал гарт нь хутагч юм шиг халбах юм шиг юм барьж байснаа шалан дээр хайсан. Тэр үед П чөтгөр гээд амандаа өглээд байсан. Ануу хувин дээрээ шээж байснаа чангаар орилж өвөө та дүүг алчглаа шүү дээ гэж хэлэхэд манай нөхөр Күүкл ийм тоглоом байдаг байхгүй юу гэж яриад байсан. Би шоконд орж орилж чарлаад яах учраа олохгүй байсан чинь ануу та ээж рүү уцтаад хэлээч гэж хэлэхэд нь би уцаар залгах гэж байтал гэрлээ орж ирээд юу болвоо та миний үрийг яачих ваа гэсэн. Ингээд коридорт гарч хүмүүс дуудсан. Эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон хэмээн мэдүүлжээ. Шүүдэгч Пен туяагийн нөхөр байсан юм байна лээ. Одоо ингээ бүгдээрээ мөн одоо тухайн газарт байсан 6 настай насан туршаагүй гэрчийн мэдүүлгээс сонсцгоё. Тэр шөнө ээж маань уян ганайг гэрт нь хүргэж өгөхөөр явсан байсан. Манай дүү Хэ том өрөөнд надтай хамт шалан дээр зассан орон дээр хэвтэж байхдаа уйлаагүй байсан. Би дүүгийн хажуугаас босоод хувинд шийхгээд явхад П өвөө манай дүү Хэгийн хажууд өвдөглөөд сууж байсан. П өвөгийн хойд талд нь манай гэрийн шар ирштэй гутга шалан дээр байсан. Намайг хувинд шээж байхад манай дүү Хэ уйлсан. Тэр үед П өвөө хойд талдаа байсан хутгийг гартаа атгаад манай дүү Хэгийн цээж рүү нь хутгалсан. Миний дүүгийн цээжнээс цус гараад байсан. Би маш их айсан, уйлсан. Тэр үед туяагч П өвөөд хандаж хүүшээ чи хүүхэд алчглаа шүү дээ гэж хэлээд манай дүү Хээг тэврээд авсан чинь цээжнээс нь баахан цус гарсан. Манай дүү тэр үед жижигхэн шар палаажтай байсан. П өвөө энэ юу ч биш. Энэ бол бодит биш. Энэ бол тоглоом гэж яриад байхаар нь би зайл гэж хэлсэн. Ингээд удаагүй байж байхад манай ээж гаднаас орж ирсэн. Ээж газарт байсан хутгийг өшгөлсөн чинь галтгооны өрөөний ширээн дор ортол өшгөлсөн хэмээн мэдүүлжээ. Ингээд тухайн байранд үүрийн 05 цагийн орчим коридороор биний охиныг хүн алчглаа хэмээн орилоход хуршүүднээс иржээ. Ингээд хөрш айлын хүн дараах зүйлсийг ярьсан. Тэрээр хэлэхдээ би хүүхдээ хөхүүлээд сууж байхдаа хөрш гэрлээ эгчийн орилохыг сонссон. Тэгээд хаалгаар шагаахад гэрлээ эгч коридорт хуршүүдийнхээ хаалгыг тогшоод миний охиныг хүн алчглаа гэд тусламж хүсэж байсан. Би энэ тухай ээждээ утсаар хэлсэн бөгөөд ээж сэрээд яаралтай цагдаа болон түргэнд дуудлага өгсөн хэмээн мэдүүлжээ. Тэр өдөр гэрлээгийн гэрт түүний найзууд нь арх ууж байсан. Ингээд тухайн өдөр байсан гэрч буюу уянгагийн мэдүүлгээс сонсцгоё. Би гэрлээ эгчэд найзууд чинь ирчгээд байхад зүгээр эмээг чинь уучгаад яваад өгөх эвгүй юм аа. Би нэг шил арх авах уу гэхэд гэрлээ эгч хэрэггүй гэж хэлсэн. Дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн хар арх ундаатай аваад буцаж ирээд тавлаа хуваажуулсан. Ингээд гэрлээ эгч өндөрлөе гэж хэлээд гэрлээ эгч намайг хүргэж өгнө гэд баяраа ах гуруула гараад тэр хоёр намайг хүргэж өгөөд гэрлөөгөө буцсан хэмээн мэдүүлсэн. Харин талигач охины төрсөн ээж болох Сара тухайн үед Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод сурч байсан ба өдөр бүр охинтойгоо мессенжерээр ярьдаг байсан тухайгаа ярьсан. Мөн 2025 оны 2 сарын 3-ны өдөр эгчин түүнд хандаад Хээ өвдчихлөө сэхэнд орсон гэж хэлээд Монгол руу яаралтай ирэхийг хүсжээ. Гэвч Монголд ирээд Төв аймгийн Баянхангаа сумдах гэртээ очиход нь эгч нь Хээ эндчихлээ хэмээн уйлж түүнд үннийг хэлсэн. Үүнийг нь сонссон тэрээр ухаан алдсан ба дараа нь ээжээсээ болсон хэргийн талаар сонссжээ. Хэргийн дараах нөхцөл байдлыг анх харсан хүмүүсийн мэдүүлэг маш ноцтой байсан. Нэгэн гэрч хэлэхдээ Хээг харахад цээж хэсэг нь бүхэлдээ цус болсон байсан тул эмнэлгийн хүмүүсийг дуудахааргүйсэн гэж мэдүүлдэг. Удалгүй совилогч болон эмнэлгийн ажилтнууд ирж үзээд Хээг хутгалуулсан шархтай нас барсан байна гэж хэлсэн аж.
Ингээд түүнийг үзгээр ирсэн эмнэлгийн сувилагч нь дараах зүйлсийг мэдүүлдэг. Тэрээр хэлэхдээ өглөөний 04 цаг 40 минутын үед гэрт нь ороход нэг сохтуу эрэгтэй цээж нүцгэн сууж байсан бөгөөд нэг эмэгтэй талигач охиныг тэрвэрчихсэн байсан. Охины цамд цусаар нэвтсэн, нүд нь хөшсөн, амин үзүүлдэггүй болсон байсан. Цамцыг нь сөхөж үзэхэд цээж хэвлийн хэсэд хутганы шарах байсан талаар мэдүүлжээ. Шүүхийн шинжилгээ гэрчүүдийн мэдүүлэг ДНХ-гийн баримтуудыг нэг бүрчлэн шалгаж үзээд энэ хэргийг шүүгдэж П үйлцэн гэдг нь шүүхээр бүрэн тогтоогдсон. Хутган дээр байсан цус, хувцсан дээр байсан улмөр ДНХ-гийн шинжилгээ хүртэл бүгд 10 сартай жаахан охины цустай таарч байсан байна. Мөн хэрэг үйлдсэн П-гийн цуснд 1.9 промилле спирт илэрсэн нь дунд цэцэргийн согтолтой байсан гэдгийг тогтоосон. Мөн согтуу байсан гэдэг нь хүний амь нас хөнөөсөн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн шүүх үзсэн юм. Түүнээс гадна шүүгдэгч Пэд сэтгэц мэдрэлийн шинжилгээ хийсэн. Хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Пэн ямар нэгэн галзуурал, сэтгцийн өвчнгүү өөрийн хийж буй үйлдэлийг ойлгох бүрэн чадвартай байсан гэдг нь тогтоогдсон. Харин задлан шинжилгээний дүгнэлт нь хамгийн хүнд хэсэг нь байсан юм. 10 сартай охины цээж хэвлийн хэсэг рүү хутга нэвтэрч зүрх, уушиг, ходоод зэрэг амин чухал хэрэгтнүүдийг гэмтээсэн. Улмаар энэ гэмтлээ даалгүй цус алдалтын шоконд орж нас барсан хэмээн шинжээчэд үтсэн. Ингээд шүүгдэгч Пэд шүүхээс 14 жилийн хорих ялыг оноосон. Гэвч шүүгдэгч Пэнд давж заалтсан. Давж заалдах шатны шүүх бага насны хүүхдийг алсан гэх зүйлчлэл нь зөв гэж үзэн Пэд оноосон 14 жилийн хорих ялыг хэвээр нь үлдээсэн. Гэхдээ шүүх нэг зүйлийг өөрчилсөн юм. Анхан шатны шүүхээс арга гэрээхэнд нь олгох сэтгэл санааны хохирлыг хэд бага тогтоосон гэж үзээд охины арга гэрт 250 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэ хэрэг зөвхөн нэг хүний амь нас биш, нэг гэр бүлийн бүхэл бүтэн амьдралыг сүрүүлсэн хэрэг болсон хэмээн шүүх үзсэн. Ингээд давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрт зарим өөрчлөлт оруулсан ч П-гийн 14 жилийн хорих ялыг нь хэвээрүүлдэж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Өнөөдрийн харамсалтай хэрэг маань энд хүрээд дуусаж байна. Хэдхэн хормын уур, архины сохтуурал, бодлогогүй үйлдэл, эцэстээ 10 сартай жаахан хүүхдийн амь насыг авч одож нэгэн гэр бүлийн амьдралыг үрд оронгоор нь өөрчилсөн юм. Ийм төрлийн хэрэгүүдийг харахад ихэнхдээ архи сохтууруулах ундаа гол шалтгаан болж байгааг бид анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Тиймээс та бүхэн архинаас болж өөрийн болон бусдын амьдралыг сүрүүлэх үйлдэл бүү хийгээрэй. Архи сохтууруулах ундаанаас татгалзаж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай хэмээн хүсэж байна. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая.